Эрүүл энх амьдралын төлөө урайтай Монголын эрүүл мэнд гоо сайхны үйлдвэрлэл үйлчилгээний тэргүүлэгч Монс Group компани нь 25 жилийн ойгоо угтан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилттой сургалтын удирдлагыг сар бүр зохион байгуулсаар байна. Энэ удаагийн сургалт удирдлагыг гой хувьцаат компанид амжилттай зохион байгуулсан юм. Удирдлагт тус компанийн үйлдвэрлэлийн хэсэгт ажиллах 320 гаруй ажилтан хамрагдлаа. Харин эмийн зохистой хэрэглээ сэдвийн хүрээнд эмзэн ухааны доктор профессор, клиникийн профессор Цэрэн сургалт явуулж зөвлөгөө зөвлөмж өгсөн байна. Хамгийн гол нь та эмийг яаж зөв хэрэглэх вэ? Эмийг хооронд нь яаж урвалд ордгийг, тэрнээс яаж урьдчилан сэргээж хамгаалах вэ? Мөн эм хэрэглэж байгаа үедээ та ямар хоол ундыг зохицуулж хэрэглэх үү гэдэг талаар түлхүү ярьж өгсөн юм аа. Жишээлбэл хоорондоо үйл нийцэлтэй эмнүүдийг манайхан яг нэг дор бүгдийг ингээд нэгэн зэрэг уучдаг. Энэ бол хамгийн гол нь эмчилгээний үр дүн өгөхгүй, илүү эдийн засгийн өргүү зардал гардгаас гадна тухайн хүний бие организмд бас муугаар сөргөөр нөлөөлөх юм тал байдаг учраас энэ дээр маш их анхаарах шаардлагатай. Ажилчдын 50% нь оролцсон байгаа. Энэ оролцсон хүмүүс маань эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэглээ болоод зогсохгүй, мөн үн төлбөргүйгээр ясны сэргэжилтэд тодорхойлуулах, мөн витаминжуулалтаар үйлчлүүлэх, витаминыг хэрхэн сайн зөв хэрэглэх, даралтаа үзүүлэх, сахараа тодорхойлуулах, даралтны массажаар үйлчлүүлэх зэрэг үн төлбөргүйгээр үйлчлэгээ авч байгаадаа баяртай байна. Бас энэ эмийн зохистой хэрэглээ бас их хэмжээгээр бас буруу хэрэглээд бас их амар биеийн хор нөлөөтэй гэдгийг бас ойлгож авлаа. Тэгээ бас энэ хоол ундтай хамаатай зүйл ярьлаа. Бас эмийг ер нь яаж хэрэглэх вэ те? Буруу хэрэглээд бас биед бас ямар хорт нөлөөтэй байдгийг бас тодорхой хэмжээний бас ойлголттой боллоо гэж бодчих. Бид нар бол цаг завгүй маш тийм давчуу цаг зав муутай бол ажилдаг. Тэгээд өнөөдөр ирж ийм ач тустай эмийн зөв зохистой хэрэглээ. Тэгээд ямар эмийг ямар эмтэй яаж зохицуулж хэрэглэх үү гэдэг талаар зөвлөгөө өгсөн Монс Group-ийн хамт олондоо бол баярлж байна. Монс Group-ийн зүгээс ажилчдын ясны сэргэжилтийн хэмжээг тодорхойлж, эмчийн зөвлөгөө өгөх, бүтэн биеийн массажны аппаратаар үн төлбөргүй үйлчилгээг үзүүлсэн. Түүнчлэн Монс Group-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний амталгаа танилцуулгыг хийсэн нь сургалтанд хамрагдсан ажилчдын талархлыг хүлээж байлаа. Харин Монс Group үүсгэн байгуулагдсны 25 жилийн хүрээнд энэхүү эрүүл мэндийн боловсрол олгох аян зорилттой сургалт удирдлагыг сар бүр зохион байгуулахаар болсон талаараа тус группийн зүгээс мэдээлсэн. Ингэхдээ 2015 оны туршид үн төлбөргүйгээр тогтмол зохион байгуулагдах юм байна.